Монголын орчуудын эвлэлийн гишүүн Говьалтай дахь Монголын орчуудын эвлэлийн салбар холбооны тэргүүн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан уран баримлч аймгийн Жангар музейн сэргээн засварлагч Батэлгэр хувилгаан дүр уран бүтээлийн үзэсгэлэнгээ Говьалтай аймгийн Жангар музейд дэлгэж олонний хүртээл болгож байна. Нэгэн цагт байгаль дэлхийгэн чимэн амьдарч байсан ан амьтан түүний эвэр турун мөр мөн заг тоорой мэт мод ургамал бүгд цаг хугацааны урсгалд оршин тогтнож иржээ. Гэвч мөнхийн амьдрал үгүй тул бүх зүйл цаг хугацааны тойрогт хуйж өөрчлөгдөн ахин төрөхдөө шин зүс өөр дүрээр эргэн ирдэг хэмээн уран санааг хуй салхи мэт хувилгаан дүрээр айсуу бүтээлээр илэрхийлж байгаа нь энэм гэдгийг уран бүтээлч Батэлгэр онцлон хэлж байлаа. Говьалтай аймгийн Жангар музей болоод энэ соёл урлагийн салбарынханд одоо ингээд үзэсгэлэнг ингээд тогтмол юм гаргадаг болохыг ингээд эрмэлзэж манай орчуудын салбар маань ажиллаж байна. Миний тухайд бол хов уран бүтээлч хүн Монголын орчуудын эвлэлийн гишүүн. Тэгээ өөрийнхөө энэ уран баримлын үзэсгэлэнг тэр дундаа энэ байгалийн юм одоо ан амьтдны эвэр туруу модыг ашиглаж ингэж бүтээлээ энэ инсталляц хэлбэрээр одоо хийж байгаа. Энэ уран бүтээлийн санааг би одоо 2012 онд энэ Говьалтай аймагтаа би төрөлхтөрлийн дээд сургуулийг төгсөөд магистрээр төгсж ирээд аймгийнхаа ардын дуужиг алтаач болгох ерөнхий зураачаар ажиллаж байгаа хэвчээ би бас тайзны хэрэглэгдэхүүн болгож эврийн турууг ашиглаж явж байгаад 12 оноос хойш одоо тогтмол юм эврийн бүтээлийн цуглуулга хийгээд зохиомж хийгээд эскизээ зурж явсныхаа одоо энэ жил энэ 25 онд эскизүүдээ бүгдийн бүтээл болгон гаргаж үзэсгэлэнгээ ингээд гаргаж явж байна. Энэхүү үзэсгэлэнг улсын хэмжээнд өрнөж буй соёлын орон зай бидний орчин бүтээлч аяны хүрээнд соёл түгээй урайтаагаар дэлгэж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэн 1 сарын турш Жангар музейд дэлгэгдэх бол энэ сарын 21-нд Улаанбаатар хот Монгол Арт галерейд үзэсгэлэнгээ нээхээр төлөвлөн ажиллаж байна.